Сайн байцгаана уу? Get 300 Search контентынхаа 3 дугаар дугаараар оролцож байна. Өнөөдөр бид нэр вебсайт яаж ажилдаг вэ гэдэг талаар ерөнхийдөө сонирхцгаая. За өмнөх 1-2 дугаар дээр бол захиргаа ингэж юу яаж ажилдгийг төхөөрөмжтэй яаж холбогдсон. Тэгээд дээр нь програм гэж юу вэ? Яаж ажилдаг талаар ерөнхийдөө ярилцсан. За тэгвэл тэр програм дотор ч нэг зүйлүүд нь болохоор вебсайт бид нар өдөр тутамд хэрэглэдэг. Тэрний талаар өнөөдөр дурдаж одоо сонирхцгаая. За тэгээд YouTube-ийн жишээг аваач. Тэ ажиллагааны вебсайт гэдэг маань за бид нар компьютер дээр оронгууд youtube.com гэдээ бичин тийм үү? Урлагийг энтэй хандах доменээр бичээд орно. За тэнгууд бид нарт YouTube-ийн дэлгэцийг харуулад ямар нэгэн сонголтууд байдаг. Сонгоод нэг бичлэгийн ч юм уу үзнэ. Тэгээд бичлэгийг үзэж байхдаа магадгүй лайк дарна эсвэл комент бичнэ. Тэр үйлдэлийг хийнгүүд нөгөө user interface дээр чинь одоо гэдэг нь одоо жишээ нь лайк дарахад 10 байсан бол 11 болоод тоон уршлагдана. Тэгээд одоо комент энэ ч юм бол notification өгдөг ч юм уу ямар нэг үйлдэл хийгдэнэ. А тэр нь цаана тооцоологдээд 10 байснаа 11 болчлоо, лайк дарчлаа. За энэ төгөлтгчлээ гэдэг тийм үйлдэл цаана байх хийгдэж байдаг. За энэ бол вебсайтын хамгийн энгийн ерөнхий ажиллагаа гэсэн. Юм харагдаж ин дээр нь дарж ин товчон дээр ч юм нэг юм дарж ин цаана үйлдэл хийгдээд буцаагаад нэг хэрэглэгчийн харж байгаа юм өөрчлөлтөө яваад байдаг гэсэн үг. За тэгээд вебсайтыг жоохон цаашаа нарих юм бол бүтцэн юу гэдэм бэ гэхээр эхлээд фронт-энд гэж байгаа нэг хүнд харагдаж байгаа хэсэг нь. За энэ болохоор HTML, CSS, JavaScript ашигласан тийм гоё харагддаг, одоо дүрсүүд нь харагддаг, товч нь харагддаг, дарддаг, дарангууд анимашн үзүүлдэг юм те тэр нь байгаа. Гэтэл нөгөө талдаа дарангууд үйлдэл хийж дээ нөгөө нэг лайк дарангууд 10 болж ирсэн 11 болж ийн гэдэг чинь нэг мэдээлэл солилцсон тийм үү тэнцээ нэг өгдөл байгаа өгдөл нь шинжилэлт хийж чинь апдейт хийчихдэг. Тэгээд дахиад өөр үйлдэл хийгдчихэдэг. Тэр бүх юм нь болохоор бэкэнд буюу бидний хардггүй мэддэггүй хэсэгт ажиллаж идэг. Тэгээд ихэнх хүмүүс бол энийг нь бол одоо баг байдаг гэдэж мэдэхгүй байх. Зарим тохиолдолд бол энэ дээр ихэнх юм нь одоо хамгийн чухал үйлдэлүүд хийгдчихэдэг байдаг байгаа. Тэгэхээр фронт энд буюу те харагдж байгаа хэсэг тэрний цаана харагдахгүй буюу одоо хамаг хар ажлыг нугалж байгаа нэг хэсэг байдаг гэсэн үг байгаа. За тэгээд дахиад жоохон дэлгэрэнгүй буюу гүнзгийрээд харах юм бол эхлээд domain name гэж байгаа те нөгөө нэр одоо youtube.com одоо энэ дээр бол шинэ bili gumbi email гэдэг энэ юу юм бэ гэж орно. Тэгэнгүүт тэр нь DNS lookup гэж цаашаа нэг IP гаргаж ирсэн. Өө эн чинь нэг ийм IP-тэй те газар нь ийм сервер дээр ажиллаад байна гэж хэлдэг. Тэгэнгүүт нөгөө нэг серверс ч очиж за би танаас IP-г харъя гингүүд нөгөө нэг UI те харуулад байгаа юм чи буцаад өгдөг. За HTML нэмэ, CSS нэмэ те JS нэмэнгүүд за ингээ угсаа харуулчих гээ те бидний компьютер дээр харуулдаг. Тэгээ харуулсныхан дараа бид нар ямар нэгэн үйлдэлийн товч дарна одоо юу ч хамаагүй нэг үйлдэлийн тэгээ ихэвчлэн тэр нэг API юм хүсэлт болоод цааш нь ингээд агшаа хаашаа ингээд хүсэлт яваад хариу өрөөд үйлдэл маань биелж идэг байгаа. Тэгээд тэрний нь болохоор дандаа цаанаа ямар нэгэн байдлаар сервер эсвэл сүүлээд одоо serverless гэдэг бас яриа гарцсан те тэр тохиолдолд ингээд ямар нэгэн байдлаар тооцоол үйлдэл хийгээд хариу өгдөг байгаа. Ерөөсөө л хамгийн энгийн төвшөнд ингэж ажилладаг байгаа. Тэгээд жишээ болгоод хэдүүлээ нэг вебсайтыг те энийг одоо харцгаая. Энэ маань хамгийн эхлэнд яадаг вэ гэхээр энэ нөхөр юун дээр ажиллаж байна гэвэл хайгууд нь за энэ дээр ажилт юм байна гэсэн үг. Тэгээ бидний ийшээ оронгууд хүсэлтэд явуулангууд network гэдэг дээр маань харагдаж байгаа. За эндээс 200 гээд хүсэлтийн хариу өрөөд ирлээ, тийм ирчлээ. JS гэдэг юм өрөөд ирлээ те. Энд дээр за нэг фонт юм өрөөд ирлээ, чи icon өрөөд ирлээ гэдэг. За тэгээ контактлаа нь ороод чи би нэг бичээд гээ явуулангууд за энэ ч дахиад нэг үйлдэлт энэ нөгөө нэг REST хүсэлт хийдэг нь цаашаа нэг серверлэг хүсэлтэд дамжуулаад нөгөөдг нь амжилттай болчлоо гэдэг. Ийм имийг ерөөсөө цаанаа хийчихдэг гэсэн. Урталтаа харагдахад гоё юм байна. Дарангууд ямар нэг үйлдэл тооцол цаана байнга хийчихдэг. За ингээд вебсайт маань ийм ажилтдаг байна. Өнөөдөр хичээл ингээд туслаа.